Гудамжны тахал гэж юу байдгийг та нарт мэдрүүлье. Бид хаанаас ирсэн хаанаач хэлнэ. Бидний гарал үүсэл хамгийн чухал болохоор энэ тухайга ярий да. Ядуусын хороолоос гаралтай хэд өөрсдийгөө бодлоготой нийгрүүд гэдэг юм аа. Тэд хүн зочирдмор залуус шүү. Манай улс даяар хотын захын хорооллын амьдрал ямар байдгийг тэднээс л харж болно. Тэд нар биднийг зүгээр л харууд шиг харж бүлэг дээрэмч шиг л хайрцдаг юм. NWA бол дуу хоолойгүй хүмүүсийн дуу хоолой. Лос Анжелес бол бидний төрөлх нутаг. Энэ газар бол бид. Юу хэлж юу ярих нь энэ хорвоо дээр хэнд чамаагүй. Түрэмгий дээрэмгүй зэвсгэлсэн харуудын бүлэглэл хүчээ авсан үе байлаа шүү дээ. Нудраган зодон бодол цаанаар асуудлыг шийддэг байсан харуудын нийгэмд NWA гарч ирж хипхоп хөгжмөөр харуудын цоо шин орон зайг бий болгож чадсан юм а. Тэд нар хэмбэ гэвэл юу бодож хэлхийг хүснэ тэр бүгдийг хэлдэг танхаа гарууд. Янз бүрээр л элдвлэж ярьдаг байлаа да. Энэ бол бузар явдал. Холбооны мөрдөх төвчөөний ч байгуулж байлаа. Бид нар холбооны мөрдөх төвчөөний хараанд өртсөн юм. Манай ахныг тараах гэж оролдсон. NWA-гийн гангстер рэпийг зогсоох юу ч байсангүй. Цагдаагийнхны гудамжинд гаргадаг дээрэнгүй хэрцгий авирыг ил болгосон. Тэдний анхааруулгыг анзаарахгүй байхын аргагүй байна. Ховсгол бүрийг хүчрхийлэлээр хийдэг юм. Хотын шөнийн харгас амьдралыг дуулсан. Өрсөлдөгч бүлэглүүдийн хооронд хүчрхийлэлтэй гэдгийг урдчлан хэлж байсан. Заалцгаа. Зүгээр л буудчихж болохгүй зү. Энэ бол дэлхийн хамгийн аюултай NWA бүлгийн түүх.